Байгаль орчны сайд Цандгийн сайдаас бас нэг юм асуумаар байх. Энэ төрийн тусгай хамгаалалттай газар биш үү? Бид нэр бас төрийн туршлага суудаад ирсэн. Гэтэл тэнд хувийн хвшилтэд хамтарч ажилладаг юм байна. Тэгэхгүй отголох газар байхгүй, ариун цэврийн байгууламж байхгүй. Энэ тал дээр та хувийн хвшилтэд хамтарч ажиллах тал дээр ямар бодлого барьж ажиллах уу гэдгийг хэлээ. Асууя. За эрүүл мэндийн сайдтай холбоотой бас сайн нэг өөр зөөлөө ил гаргахгүй ерөөсө болохгүй. Өглөг авлагын бүх юмдгүүдийн. За хөдөлмөрийн яамал сайд одоо түрүү өргөн иргэдийн бараа мах сүү талах бензин бүх задах нэмэгдлээ. Мах 30 мянга хүрлээ. Тийм учраас түрүү чинь 80 мянга чи юу ч гоо болчлоо. Одоо сайлангийн тэтгэвэр тэтгэх хэмжээ дахиж нэмэхгүй болохгүй нэ гэдэг хэлээ. Байгаль орчны сайд За сандаг очир нэр дэвшиж хариулъя. За бэйсэн гишүүний асуултанд хариулъя. Манай салбар бол онцлог. Тэгээ төрийн тусгай хамгаалалттай газрын асуудлыг ярьж байна. Хувийн хвшлийнхэнтэй яаж хэрхэн хамтарч ажиллах вэ гэж. Манай салбарын онцлог бол төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн оролцоо тэдний дуу хоолойг сонсож хамтарч ажиллах асуудал бол одоо хамгийн чухал асуудал. Тийм учраас мэдээж энэ салбарт одоо төрийн бус байгууллагууд олон нийтийн оролцоотой иргэдийн дуу хоолойг сонсож хамтарч ажиллахаас өөр гарцаагүй. Тийм учраас энэ салбарт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлын чиглэлээр за тэгээ уур амьсгал орчны бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана гэж ингэж бодож байна. Баярлалаа.